Сайн байцгаана уу? За Солонгост 10,000 төгрөгөнд юу худалдан авах боломжтой вэ гэсэн цуврал бичлэгнийхаа номер 4-ийг гэр бүлээрээ орой салхилахдаа 10,000 төгрөгөнд цагийг хэрхэн зугаатай өнгөрүүлж болох вэ гэдгийг харуулъя гэж бодлоо. Хүүхдүүдийн маань сургууль цэцэрлэг нь амарчсан бүгдээрээ гэртээ байгаа болохоор оройдоо хоолоо идчихэд хоолоо шингэнгээрээ ойрхон тоглоомын төв байдаг. Тэнд очиж цагийг өнгөрөхөөр шийдсэн. За эхлээд бид зураг авахулсан. Энэ зураг нь дөрвөн ширхэг зургийг 4,000 төгрөгөөр авахулдаг газар байгаа. Энэ хэсэгт солонгочууд ч мөн адил хүүхдүүдтэйгээ цагийг их өнгөрүүлж байгаа харагддаг. За бид зураг авахулчаад дараа нь автомат тоглоомын хэсэг дээр очисон. Энэ тоглоом нь 1000 төгрөгөөр 4 удаа зохиох боломжтой байт юм байна. За тэгээд нэг нэгээрээ бүгдээрээ зохиоод энэ нь хамгийн өндөр оноо авах вэ гэдгийг үзсэн. Хэн хүчтэй зохих вэ гэдгээс илүү ивээр зохих нь чухал гэдэг юм байна. Манай бага охин хамгийн өндөр оноог нь авсан. Энэ хүмүүс бас юугаараа дутгуу хамгийн сүүл зохисон. Энэ тоглоом болохоор 1000 төгрөгөөр 10 тон дээр тааруулах юм бол энэ шилэн бүхээгийн дотор байгаа 3 тоглоомыг гурвангийн авах юм байлээ. Охин маань нэлээд төгөөлээд 9.9 дээр дарсан. Баг хүмүүс нь бол энд орж ирээд өөрийгөө саатгалчихна. Үлдсэн 3,000 төгрөгөөрөө том 3 маань бөмбөг шидэж уралдсан. Хамгийн их өндөр оноог хүү маань авсан. За тэгээд уран солихлолт маань 10,000 төгрөгөөр цагийг маш өөрхөн зугаатай өнгөрүүлээд гадаа маш гой дулаахан байсан болохоор хэсэг алхаж агаад тэгээд гэрлүүгээ харсан байгаа. За үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.